Өнөөдөр энэ бэлбад юу болоод өнгөрөв? Хамтдаа харцгаая. Нэгсэн эсрэг Sixers 2 дахь тоглолт. Энэ тоглолтод Embiid гэмтлийн улмаас оролцоогүй. Өнгөрсөн тоглолтод бол Embiid-тэйгээ Utah Jazz-гээ бараг 40 оноогоор хожигдсон. Манүнч бөкс рүүгээ гараа игээд нэг үнэрлчгэд бол сэргээл босоод ирнэ л дээ уг нь. Энэ тоглолт бол харин эхний тоглолт шиг байгаагүй. Maxi тоглолтыг маш сайн эхлүүлсэн. Энэ тоглолт 4-р үеийн төгсгөл хүртэл оноо ойрхон явсан. За тэгээд 4-р үеийн клатч мөчөд Paul George биш бидний сайн мэдих домогт Pandemic P гарч ирсэн. Edgecombe hands it off to George, fires a three, way off. How? TGN, don't nobody want this. Playing with the fam, you get smoked, we snuck the knocker, and it's the size of a drumstick. We gotta make it back to the land, so keep it cute, but Udo don't play with no dumb kids. Paul George өнөөдөр 4-р үед нийт 12 минут тоглохдоо тэг оноо, 5-аас тэг довтлохоо, 3-аас 2 шидэж тэг, нэг гайхалтай клатч air ball. Тэгээ ойлгомжтой өнөөдрийн барилгачин. Тоглолт дуусаагүй байхад аль хэдийн ордонд үнсэлцээд эхэлсэн. Одоо намайг Тимоти, одоо намайг Энхүү цуврал 2-0 болсон. Дараагийн цуврал Spurs-ийн эсрэг Minnesota. Orlando Magic баг энэ плей-оффоос гутамшигтайгаар хасагдсан учраас би энэ плей-оффын туршид цаашид дэмжих багаа San Antonio Spurs-ээр сонгож байгаа албан ёсоор зарлж байна. Энэ тоглолтод Julian Шампун 3 дугаар үедээ алддаг юм да. Шампун гэснээс нэрээ үсээ олигтойхон шампунаар угаахгүй мэдээж гоё болохгүй. Харин үсний тухайд бол үсийг King Tower-ын 143-т барилах Last of Cats маань засж байна. Шахах бөөсний үлгэр шиг бөөсч гс үстэй хамаатай юм байна шүү дээ. За тэгээд өнөөдрийн шийдснээр Victor Wembanyamаг тодруулъя да. Яг хөө тэгтээ цувралт өнгөж 1-1 л болж байна. Ирэх тоглолтод бол Anthony Edwards бодсон юм байгаа гэдэгт бол би итгэлтэй л биш. Хэрвээ та манай бичлэгүүдийг үздэг мөн дэмжлэг үзүүлэхийг хүсдэг бол энд харагдж байгаа дансны дугаарлууд өнөөшөө илгээх боломжтой.